та ямар хөө мэдээг хийж байгаа юм гэдгийг харж үзсэн. 2000-ад онд Путин талаар монголчууд бичгтээ Путин бол дэлхийн нөлөөлөх явуулж энэргэнгүй авьяастай хүн жудогийн сургагч зохиожээ. Жил ардчлалын санагдсан үний эрхийг талаас нь бичиж өгч манай багаас шийдсэн. Энэ төслийн маань зорилго болохоор гадаад мэдээ бэлтгэж олон нийтэд тэр мэдээллийн хэрэгслээр төвөөж байгаа сэтгүүлч орчуулагч редакторуудыг чадваржуулах төсөл байгаа. За одоо тэдний хамтын ажиллагааг дэмжих. За дээрэс нь гадаад мэдээ олон угаш байдлыг бас бий болгох, аюулгүй байдал олон нийтийг бас ямар өнцгөөс мэдээлэх үү гэдэг ийм талаас нь чадваржуулах ийм зорилготой ийм хөтөлбөр байна. Миний одоо нэг зорьсон юм гэвэл ерөнхийдөө Монголын хэвлэл мэдээлэлд гадаад мэдээ гэдэг контентийг нэг тийм өөр чанарын түвшинд аваачих. Гадаад мэдээ бол одоо зүгээр одоо үйл явдлын мэдээтэй ижил түвшний юм контент юм аа. Тэр түвшинд хүрэх тийм ач холбогдолтой ардаа маш тийм том агуулга агуулж идэг контент юм гэдгийг л хамтарч ярьж хөлийн зөвшөөрөх гэж бодож энэ сургалтанд орж ирсэн. Өнөөдрийн сургалт бол миний одоо хувьд бол хамгийн их хүлээлттэй байсан сургалт байна. Тэгээ үнээр одоо цаг үеэ олсон тий. Бидний бас мэдээллийг дээшлүүлэх тал дээр нэлээд анхаарсан юм сургалтын сэдвүүд нь нэлээд анхаарал татсан тийм агуулгатай байсан.